За энэ 126 гишүүнтэй шинэ парламентын хувьд за өмнөх бас хамтарсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ч гэсэндээ бид өнгөрсөн 20-30 жилийн туршид богшсон олон асуудлуудыг шийдэх. За тэр дундаа одоо яг өнөөдөр яригдчихж байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдол, хутааны асуудлыг бүрэн шийдвэрлэх бас нэг юм улс төрийн зориг гаргаж байгаа болов уу гэж бас найдаж байна. За тэр утгаараач тэр 2025 оны 6 дугаар сарын 5-нд улсын хурлаас 53 тоот бас нэг тогтоолыг баталсан байгаа. Өөрөөр хэлбэл энэ улсын хурал шатараасан байдлаар засгийн газар чиглэл өгөх, за одоо бас үйл ажиллагааны хөтөлбөр төсөв тусгуулах замаар удааг 3 жилийн дотор бүр мөсөн одоо бас алга болох ийм зорилтуудыг дэвшүүлээд ажиллах шаардлагатай байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ 6 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан 53 тоот тогтоолоор бид ямар зорилтууд бас дэвшүүлсэн бэ гэхлээр 3 жилийн дотор нийслэл болон төвлөрсөн суурин газрын агаарын чанарыг Монгол улсын стандартын жилийн дундаж үзүүлэлт бүрэн нийцүүлэх зорилт бас дэвшүүлсэн байж байгаа. За мөн түүнчлэн төсвийн хөрөнгөөр 100 яндан түлш зэрэг агаарын бохирдлын их усрыг санхүүжүүлэхгүй байх ийм одоо зарчмын буюу одоо ийм үзэл санааны шийдвэрийг бас гаргасан байж байгаа. За үүнтэй холбоотойгоор орчны бохирдлыг бууруулах үндэсний хорог ерөнхий сайд өөрөө ахалж бас ийм улс төрийн манлайл үзүүлээд ажиллах ёстой гэсэн ийм үүрэг чиглэлүүдийг бол өмнөх тогтоолоор засгийн газарт бол өгсөн. За өнөөдөр Лувсан жамц гишүүн тэргүүтээ ажлын хэсгээс оруулж ирж байгаа ногоон санхүүжилтийн тогтоол бол одоо бас араас нь за хэрв бид нар 100 яндан одоо түлшинд мөнгө зарахгүй бол юунд мөнгө зарах вэ гэдгийг бас илүү тодорхой болгож байгаа ийм тогтоол байгаа. Тэгэхээр яах вэ гэхлээр за одоо дулаалгынхаа арга хэмжээг авъя. За эрчим хүчний одоо халаалтын асуудлыг шийдэе гэдэг байдлаар Улаанбаатар хотын одоо утаанаас ангижрах юм төлөвлөгөөнүүд бол ингээд шатараасан байдлаар боловсруулагдаад явж байгаа. Гэвч харамсалтай нь улсын хурал дээр ийм улс төрийн шийдвэрүүд гараад байхад нийслэл хотоос гаргаж байгаа шийдвэрүүд бол одоо бас уйлдахгүй байгаад байна. За тухайлах юм бол сая 2025 оны 6 дугаар сарын 13-нд нийслэлийн засаг даргын тамгын газраас урд хөршөөс энэ Хүүхднүрс гэж нэрлэгдээд байгаа хагас коксжих түлш 226 тэрбум төгрөгөөр худалдаж авах юм тендер зарлалчаа сууж байгаамаа. Өөрөөр хэлбэл эх жил ахаад бид нар төсвийн мөнгийг агаарт хийсгэх буюу 226 тэрбум төгрөгөөр коксчих нүүрс урдаас худалдаж авч ингэж төлөх юм байна л та. Тэгэхээр одоо ингээд энэ улсын хурал дээр явж байгаа бодлого, энэ засаг дээр гарч байгаа бодлого чи ерөөсөө бас уйлдахгүй байна гэж хэлмээр байгаа та. Тэгэхээр саяны миний дурдаад байгаа энэ 53 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг бол одоо засгийн газар буюу одоо ерөнхий сайдаас бас шаардмаар байгаа. Тэгээ өнөөдөр бол одоо энэ ч сайднараас бас хинч алга. Яагаад энэ одоо нийслэлээс ийм зөрүүтэй бодлогууд яваад байгаа юм бэ? Яахлаарэ бид нар 230 тэрбумаар одоо бас гаднаас нүүр судалдаж авах хэрэгтэй юм бэ. Хэрвээ энэ 230 тэрбумыг одоо энэ Лувсан жамц тэргүүтээ гишүүдийн яриад байгаа энэ дулаалга бөгөөд халаагуурыг санхүүжүүлэх аянд зарцуулах юм бол магадгүй бид нар ахаад даруй 20-30 мянган айлыг энэ жилдээ багтаагаад яндангүй болох боломжтой болно. Гэтэл энэ бодлого бас хэрэгжихгүй байгаад байна. Тэгэхээр энэ сайднараас бол энэ тодорхой асуудлуудыг бас асуумаар санагдаад байна. Тэгээд харамсалтай нь бол энэ одоо хинч бас байхгүй л байгаад байна. Их хурлын дарга хинээс асуух уу? За, ажлын хэсгийн дарга хариулна да. За, жаргалан гишүүндээ баярлалаа. Та бас энэ тогтоолын төсөл дээр бодиттой саналуудыг хэлж өгсөн, тусгасан. 6 сарын 5-нд батлуулсан бас 53 дугаар тогтоолын төслийг боловсруулахад манлайлж ажилласан баярлалаа. Яг таны хэлж байгаачлан бидний энэ хоёр тогтоолын төсөл бол хоорондоо уялдаад явна. Хамгийн сүүлийн асуултын хувьд бол бид нэгэнд мэргэжлийн бөгөөд ялангуяа нийгмийн асуудал бодиттойгоор ойлголттойгоор зөв шийдлийг санал болгоод явж байгаа улсын хурлын гишүүд цаашдаа засгийн газрын үйл ажиллагаа, нийслэл дүүрэг аймаг сумдын засаг захиргааны байгууллагууд дээр яг энэ дулаалгыг хэрэгжүүлэх ёстой. Ганцхан л төлөвлөгөөтэй, ганцхан бодлоготой бариад түүндээ уялдсан ажлыг хэрэгжүүлээд явах ёстой. Энэ талаар мэдээллүүдийг хувийн арилжааны банкуд болон дулаалгын ажил гүйцэтгэдэг, ногоон сууц барьдаг тийм аж ахуйн нэгжүүдэд мэдээллийг зөв болгох. Хамгийн гол нь иргэдэд бас зөв мэдээллийг түгээж засгийн газар болон төрийн түвшинд бол бүгд нэг чигт харж байгаа юм байна гэсэн ойлголтыг үүсгэж явах нь бол нэн чухал гэж бодож байгаа болохоор энэ тал дээр цаашдаа
нийслэлийн хөгжлийг дэмжих бүлгийн гишүүний хувьар бас хамтраад зөв чиглүүлээ залаад бурууг нь засаад зөвийг нь дэмжиж явъя гэсэн тийм санаачлагтай байна. За энэ агаарын бохирдолтой холбоотой асуудлаар дулаалгатай холбоотой, төлөвштэй холбоотой гэдэг олон янзын санаачлагууд бас шат шатанд гарч ажиллаж байгаа. Тэгээ энэ гишүүдийн хэлж байгаа байр суурийг бий бол дэмжиж байна. Улсын их хурлын шийдвэр эцсийнх байх ёстой. Улсын их хурлаас гарсан хууль тогтоолын хэрэгжилтийг хангах нь аливаа шатны гүйцэтгэх засаглал, орон нутгийн удирдлага байгуулгын бас үүргийн асуудал байх ёстой гэдэгтээ бол санал нэг байгаа. За улсын их хурлын даргын захирамжаар энэ ажлын хэсэг байгуулагдаад Лувсан Жамц гишүүн өөрөө ахлаад улсын их хурлын гишүүд оролцоод идэвхтэй ажилласан, бодиттой үр дүн гаргахын төлөө зорилго тавьж байгаа. Үүн дээр нь үндэслэж өнөөдөр улсын их хурлаар энэ тогтоол бол орж хэлцэгдэж батлагдж байгаа. Мэдээж одоо өмнө нь гарсан тогтоолуудтайгаа уялдах, хамтарч энэ заалууд нь хүчин төгөлдөр хэрэгжих тэр боломжуудыг бас давхар судлах хэрэгтэй. Сая Жаргалан гишүүн бас хэлж байна. Ер нь гарсан тогтоолууд яг амьдрал дээр очиод аль заал зүйлд нь хэрэгжих боломжтой байна, аль нь бас бодлоготойгоо зөрчилдөөд байна. Эргээд эдгээрийг нэгтгэж, нийлүүлж нэг зүйл болгох шаардлага байна уугүй юу гэдэг дээр бас энэ ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаад судалгаа дүгнэлт гаргах. Тэгээ шаардлагатай гэвэл энэ гишүүдийн хэлсэн санаачлагын дагуу дахиж бас нэгтгсэн байдлаар шийдвэр гаргах боломж байгаа гэдгийг бас хэлье. За ингээ улсын их хурлын гишүүд асуулт асууж хариулт авч үг хэлж дууслаа.